Ерөнхий журнал дээр цалингийн бичлэлтийн дансны харьцааг зөв хийж өгöd байхад мен шитэн дээр нийгмийн даатгалын шимтгэлийн эцсийн үлдэгдэл болон санхүүгийн тайлангийн нийгмийн даатгалын шимтгэлийн эцсийн үлдэгдэл хоорондоо зөрөөд байна. Мөн суудхан нийгмийн тайлангийн дүн маань ажлын хүснэгтийн цалингийн зардлын дүнтэй зөрөөд байна. Эсвэл ажлын хүснэгтэн дээр цалингийн бичлэлттэй холбоотой данстуудын аль нэгэн дээр данс улаасан байна гэсэн анхааруулга гарч ирээд байгаа. Мөн хувь хүний орлогын албан татврын тайлан болон нийгмийн даатгалын шимтгэлийн тайлангуудын дүн маань буруу татагдаж орж ирээд байна. Энийг яаж засах вэ гэсэн асуултууд тавигддаг. Тэгэхээр програм дээр цалингийн бичлэлтийн дансны харьцааг хэрхэн хийх вэ гэдгийг бүгдээр үзье. Тэхийн тулд тайлан харахын цалин цэсний дансны харьцаа харах руу очиод харъя. За цалингийн журналын бичлэлтийг бичихдээ нэг зүйлийг анхаарах хэрэгтэй байдаг. Цалингийн харьцааны FH баган дээр санхүүгийн тайланд автоматар тусах уу гэдэг дээр тийм үгүй гэсэн тохиргоонууд хийгдсэн байдаг. Санхүүгийн тайланд автоматар тусгана гэсэн сонголттой үед ерөнхий журнал дээр эдгээр дансны бичлэлтүүдийг хийх шаардлагагүй гэсэн үг. Тийм гэсэн сонгосон тохиолдолд ногоон фонтой дансны бичлэлтүүдийг ерөнхий журналд бичнэ гэсэн анхааруулга байгаа. Тэгэхээр бид нэр цалингийн уртчилгаа олгосон үед эсвэл сүүл цалин тооцсон үед ерөнхий журнал дээр эдгээр бичлэлтүүдийг хийж өгнө гэсэн үг. Тэгсэн ерөнхий журнал дээр ажлын хүснэгт рүү автоматар утсан дүнгуудыг давхар хийгээд өгнө гэдэг маань тус дүнгууд яг энэ дүнгээрээ дахин орж ийнэ гэсэн үг. За одоо энэ алдаагаа засаад өгье. Цалингийн урдчилгаа олгоогүй шууд сүүл цалингаа олгосон байна. За сүүл цалингийнхаа бичлэлтийг үлдээгээд бусад цалингийн бичлэлтүүдэд харилцаад өгье. За одоо буцаад мен шивт рүүгээ очиод харахад 38 дугаар мөр дээр байсан дүн маань засагдаад хувь хүний орлогын албан татврын тайлан ажлын хүснэгтийн цалингийн зардлын дүнтэй зөрсөн хэсэг гэсэн дүн маань бас засагдсан байна. За манай жишээн дээр суудхан нэгийн тайлан дээрх цалингийн зардал маань ажлын хүснэгтийн цалингийн зардалтай энэ дүнгээр зөрсөн байна гэсэн анхааруулга гарч ирсэн байна. Ямар тохиолдолд ийм анхааруулга гарч ирдэг вэ гэхлээр ажилтнанд шууд бус орлого олгосон тохиолдолд тэр дүнгээр мен шитний зөрсөн дүнгийн баган дээр энэ анхааруулга гарч ирдэг. Тэгэхээр шууд бус орлого олгосон тохиолдолд шууд бус орлогын дүнгээр зөрж болно гэсэн үг.